Dear students, first of all, let me introduce myself. My name is Janirke and I'm your new English teacher. From now on, we're gonna work together. За сайн мэцхан хүндэт сурагчдаа үүнээс хойш англи хэлний групптэй Janirke багш нь хамтарч ажиллах болно. За өнөөдрийн хичээлээ эхлэе. Өнөөдрийн хичээлээ багш нь нэг тавраар эхлүүлэхийг хүсэж байна. За хамтран уншийе. It is a fruit. It is long and yellow. Monkeys like to eat it. What is it? Энэ бол орчуулъя. Энэ бол жимс. Урт бөгөөд шар өнгөтэй, цармагчд үүнийг идэх дуртай. Энэ юу вэ гэсэн бэ? За тэгвэл багш нь яг 100% итгэлтэй байна. Энийг уншаад дуусмагц та нар хариултыг олцно. Яагаад гэвэл цармагчдын идэх дуртай, мөн шар өнгөтэй урт жимс бол мэдээж хэрэг юу юм? Банана буюу гадил жимс тийм ээ. Гадил жимс бид бүгдээрээ дуртай. Тийм үстэй. За, яагаад энэхүү тавраар өнөөдрийн хичээлийг эхлүүлсэн бэ гэвэл бид нар альва нэг объектыг илүү ойроос таних тулд тэрийг тодорхойлохын тулд заавалчгүй хэлбэр хэмжээнээс гадна өнгийг нь мэдж байх шаардлагатай байдаг тийм ээ. Сая одоо бид нар зүгээр гадил жимсийг урт жимс гэд хэлсэн бол шар гэж хэлээгүй байсан бол илүү таахад хэцүү байх байлаа тийм үү. Тэгвэл ямарваа нэгэн объектыг илүү ойроос таньж илүү сайн тодорхойлж чадахын тулд бид нар өнгнүүдээ сайн ялгаж мэдэх шаардлагатай байдаг. За тэгвэл өнөөдрийн бидний сэдэв маань өнгө. Color. За англи хэлэн дээр color гэж нэрлэгддэг өнгнүүд тийм ээ. Бид нар монгол хэл дээр маш олон төрлийн өнгө мэддэг. Харт, цагаан, ягаан, улаан, хөх, цэнхэр гэд тийм ээ. Тэгвэл энэ өнгнүүдийг англи хэл дээр хэлж, бичиж, ярьж, уншиж сурах болох нь өнөөдрийн хичээлийн зорилго юм. За дэвтэр балаа гаргаад сэдвээ тавьцгаая. Өнгө. Өнгийг мэдээж хэрэг англиар color гэж нэрлэдэг. Зарим газар дээр color гэд 5 үсэгтэй байдаг бол зарим газар дээр color гэд 6 үсэгтэй байдаг. За ихэнх сурагчид асууад байдаг. Багшаа color гэд бичсэн зөв үү? Аль эсвэл color гэд бичсэн зөв байдгүй гэд. Мэдээж энэ хоёр хоёулаа зөв. Та аль хүснээрээ бичиж хэрэглэж болно гэсэн үг. American English гэд та бүхэн сонссон байх. American English дээр color гэд бичээд British English дээр болохоор color гэд бичдэг. American English нь болохоор Америк хүмүүсийн хэллэгээр, British English нь болохоор англи хүмүүсийн хэллэгээр. Энэ хоёр хоёулаа зөв гэсэн утгатай тийм ээ. За тэгвэл одоо дэвтэр дээрээ багшийнх нь заах гэж буй өнгнүүдийг тэмдэглэж аваад багштайгаа хамт нэрлээд уншаад явцгаагаарай. За хамгийн ихний танилцуулах өнгө маань шар өнгө. Шар өнгийг англиар бид нар юу гэх вэ? Уншия. Yellow. 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 Yellow гэдэг маань шар өнгө. За үсэглэх юм бол Y-E-L-L-O-W. Шар өнгийг англиар yellow гэж нэрлэх юм байна. Дараагийн өнгө маань ягаан өнгө. Ягаан өнгөнд ихэвчлэн нэмэгтэй хүмүүс дуртай байдаг тийм ээ. Би ч гэсэн дуртай. Харин чи? За, ягаан өнгийг pink гэж нэрлэдэг. Pink. Багштайгаа хамт нэрлэцгээе. Pink. Pink. P-I-N-K. Ягаан өнгийг англиар pink гэж нэрлэнэ. Дараагийн өнгө маань бор өнгө. Бор өнгийг англиар brown. Brown. B-R-O-W-N. Бор өнгийг англиар brown. Маш сайн байна. Brown. Дараагийн өнгө маань улаан өнгө. Улаан өнгийг англиар юу гэх юм бэ? Red. Уншаарай. Red. Red. R-E-D. Red. За, дараагийн өнгө маань цэнхэр өнгө. Цэнхэр өнгийг англиар юу гэх вэ? Blue. 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 B-L-U-E гэж үсэглэгдээд blue гэж уншигдана. Цэнхэр өнгийг англиар blue гэж нэрлэнэ. Дараагийн өнгө маань чернэлийн ягаан буюу purple. 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 Дахин нэрлэе. Purple. Чернэлийн ягаан өнгө маань та бүхэн анзаарсан байх. Бүх өнгө маань өөрийнхөө текстэн дээрээ өөрийнхөө өнгөөрөө будагдсан байна, тийм ээ? Чернэлийн ягаан өнгө гэж
Яг энэ үнгийг хэлнэ. Бас энэ дээр байна. Маш сайн байна. За, дараагийн өнгө маань улбар шар. Улбар шар үнгийг англиар orange. Уншия. Orange. Orange. O-R-A-N-G-E. Orange. Улбар шар. Дараагийн өнгө маань хар өнгө. Хар өнгийг англиар юу гэх вэ? Black. 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 B-L-A-C-K. Black өнгө маань хар өнгө юм байна. За, дараагийн өнгө маань саарл. Саарл өнгийг англиар gray. 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 G-R-A-Y. Саарл өнгийг англиар gray гэж нэрлэх юм байна. Дараагийн өнгө маань ногоон өнгө. Өвсний өнгө маань ногоон байдаг тийм ээ. Өөр ямар ногоон өнгөтэй зүйлс мэдэх үү? За, дотроо бодоорой. Ногоон өнгийг англиар green. 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 G-R-E-E-N. G-R-E-E-N. Green. Ногоон. Дараагийн өнгө маань white. Буюу цагаан өнгө. Сайхан сэтгэл, цайлхан зангийн бэлэгдэл нь цагаан өнгө байдаг тийм ээ. Тэгвэл цагаан өнгийг англиар юу гэх юм бэ? White. White. W-H-I-T-E. White. Маш сайн байна. Энэхүү өнгөнүүдийг тэмдэглэж авцгаас нь одоо бүгдээрээ дараагийн дасгал руугаа оръё. За, энэ юу вэ? It is a frog. Энэ бол мэлхий. Мэлхийг бид нэр frog гэж нэрлэдэг тийм ээ. Тэгвэл мэлхий ямар өнгөтэй байна? Мэлхий ногоон өнгөтэй байна. Англиар энэ ямар өнгөтэй байна гэж асуухтаа яах вэ? Тэрийг одоо бүгдээрээ үздэцгээе. Англиар энэ ямар өнгөтэй байна вэ гэж асуухын тулд what color is the frog? За, what color is the гэсэн өгүүлбэрийг ашиглах юм байна. За, энд та бүхэн сануулж хэлэх нэг зүйл байна. Энэ нь юу вэ гэхлээр what color гэж асууж байгаа үстэй. What color? Ямар өнгө? Энэ мэлхий. Ямар өнгөтэй байна вэ гэж асууж байна тийм ээ. Тэгэхдээ энэ what color гэдэг хоёр үг маань заавалжгүй бие биентэйгээ хамтарч бичигдэнэ. Хизээч салахгүй. Энэ ямар өнгө вэ гэж асуухтаа заавал энэ хоёр үгийг нийлүүлж чинь өгүүлбэрийн эхэнд what color гэж хамтдаа бичигдэнэ. Энэ хоёр үгийг бие биенээс нь салгахгүй гэсэн үг. За, чи байнга санаарай. Энэ ямар өнгөтэй байна вэ гэж асуухтаа заавалжгүй өгүүлбэрийн эхэнд what color гэсэн хоёр үг маань зэрэг орох юм байна. Аль нэг нь биш, заавалжгүй энэ хоёр зэрэг орж байж миний өгүүлбэр зөв болох юм байна гэдгийг ойлгоорой. За, дараа нь хэрвээ бид нэр ганц зүйлийн талаар асуух гэж байвал is гэдэг auxiliary verb гэдэгтэй туслах үйл үгийг ашиглана. Энэ маань юу гэсэн үг юм? Энэ маань нэг зүйлийг тодорхойлж байгаа гэсэн үг тийм ээ. Нэг зүйлийг асууж байгаа гэсэн үг. За, энд ганцхан мэлхий байгаад байгаа учраас бид нэр is гэдэг auxiliary verb буюу туслах үйл үгийг ашиглалаа. Хэрвээ энд олон зүйл байсан бол яах байсан бэ? Мэдээж энэ хэрэг are-ыг ашиглах байсан тийм ээ. За, are гэдэг auxiliary verb-ийг ашиглах байсан. Энд ганц мэлхий байгаа учраас бид нэр is-ийг ашиглана. За, дахиад уншия. What color is the frog? Мэлхий ямар өнгөтэй байна вэ? За, хариулахдаа it is green. Ногоон өнгөтэй байна. Товч хариулт. Тийм ээ? Товч хариулахдаа it is green гэд хариулнаа. Дараагийн слайд руу оръё. За, энэ бол юу юм? Ирвэхэ. Ирвэхэ ямар өнгөтэй байна? Чирнэлийн ягаан өнгөтэй байна. За, тэрийг асуухын тулд яах вэ? It is a butterfly. Butterfly маань ирвэхэ тийм ээ? Ирвэхэ ямар өнгөтэй байна? What color is the butterfly? Яаж юм? Юугаа what маань color-тайгаа өгүүлбэрийн эхэнд нийлж байна тийм ээ? Хамтдаа бичигдэж байна. Хэрвээ энэ хоёр тус тусдаа бичигдсэн бол өгүүлбэр маань буруу болчих байлаа. За, ганцхан butterfly нэг жиширхэг ирвэхэ байгаад учраас бид нэр is гэдэг туслах үйл үгийг ашиглаж байна. Хэрвээ энд маш олон ирвэхэ байсан бол are-ыг ашиглах байлаа. За, the butterfly
Ирвэхээ ямар өнгөтэй байна вэ? За butterfly маань purple өнгөтэй байна тийм ээ. Тэгэхдээ яг уу it is purple. Short буюу товч хариулахдаа it is purple. Энэ чернэлийн ягаан өнгөтэй байна гэж хариулчихна. За дахиад одоо энд юу байна? Одоо энд ганц зүйл биш, олон зүйл байна тийм ээ. Олон луван байна. Энийг асуухтаа бид нар сая юу гэдэг гэсэн мөлий? Хэрвээ ганц зүйлийн талаар асууж байвал is auxiliary verb-ийг ашиглана. Харин олон лувангийн талаар ярьж байвал are-ыг ашиглана. Олон зүйлийн талаар ярьж байвал энд бид нар олон зүйлийн үнгийг асууж байгаа учраас тийм ээ. What color are the carrots? Олон зүйлийн талаар асууж байгаа учраас are туслах үеилүүгийг ашиглаж байна. За энэ дээр нь s гэсэн олон тооны залгуур байгаа учраас бид нар яг уу мэдээж энэ дээрээ are-ыг ашиглана гэсэн үг. What color are the carrots? Лувангууд ямар өнгөтэй байна вэ гэж байна тийм ээ. За they are orange. Сая ганцхан зүйл байсан тохиолдолд it is гэсэн хариулт байсан it is. It is orange эсвэл it is green тийм ээ. Харин одоо олонтой байгаад байгаа учраас they are orange. За тэд нэр улбар шар өнгөтэй байна гэж хариулсан байна. За is are хоёрыг хооронд нь ялгаад олон тоон дээр are-ыг ганц тоон дээр is-ийг хэрэглэнэ гэдгийг мартахгүй шүү хүүхдүүдээ. За энэ юу вэ? Энэ бол алим тийм ээ. Асууя. Яаж асуух вэ? What color is the apple? Ганцхан алим байгаа учраас бид нар яасан мэдээж is-ийг хэрэглэсэн дараа нь what color маань өгүүлбэрийн ихэнд бие биесээ салахгүй нийлж бичигдэн гэсэн тийм ээ. Энэ дүрмийг бол мартахгүй шүү. What color is the apple? The apple тийм ээ. Алим ямар өнгөтэй байна вэ гэж асууж байна. За it is red. За хэрвээ энд олон алим байсан бол яаж асуух байсан? What color are the apples? Тийм ээ. Тэгээд дараа нь they are red гэд хариулах байсан. Мөн үү? За тэмдэглэж аваад яваарай. Дараа нь what color is the ball? Яг саяныхтай адилхан ганц зүйлийг асууж байгаа учраас is what color ямар өнгөтэй байна? За энэ бөмбөг. За хариулахдаа it is yellow. Маш сайн байна. Одоо бүгдээрээ сурсан байх тийм ээ. Дахин нэг дасгал хий. What color is the pencil? It is pink. За харандаа ямар өнгөтэй байсан бэ? Энэ ягаан өнгөтэй байсан тийм ээ. What color is the pencil? Асуух хэлбэрийг мартахгүй шүү. Эхлээд what нэмхэн color тэгээд олон тоон дээр are, ганц тоон дээр is тэгээд асуух гэж байгаа объектийнхаа нэрийг энд бичиж өгнө гэсэн үг. Маш сайн байна. За what color is the sky? Яаж хариулах вэ? The sky is blue. За сая бид нар short хэлбэрийн зөвхөн ингэж ганц it is pink, it is green, they are pink, they are orange гэд short буюу богино хариулт өгөөд исэн тийм ээ. Харин одоо урт хариулт өгөхдөө яг уу the sky is blue. За тэнгэр ямар өнгөтэй байна вэ? Тэнгэр цэнхэр өнгөтэй байна гэж хариулсан байна тийм ээ. Зүгээр энд болохоор it is blue гэж болох байсан. Хэрвээ it is blue гэсэн бол тэр нөгөө short хариулт хэлбэр нь тийм ээ. Харин уртаар нь хариулахдаа бид нар юу гэх юм? The sky is blue. Тэнгэр бол цэнхэр өнгөтэй байна. What color is the sky? Тэнгэр ямар өнгөтэй байна? Тэнгэр хөх өнгөтэй байна. Тийм ээ. Хэрвээ it is blue гэсэн бол зүгээр хөх гэд хариулт өгсөн байх байлаа. Дараагийн дасгал маань what color is the sun? За та нар хариулаарай. Яаж хариулах вэ? What color is the sun? Нар ямар өнгөтэй байна? Нар ямар өнгөтэй байна вэ? Хариулахдаа the sun is yellow. За short хэлбэр буюу богино хэлбэрээр нь хариулахдаа яг уу it is yellow гэж болох байсан тийм ээ. Зүгээр sun-ыг бичлгүүгээр шууд it is yellow. Энэ дээр нь it is yellow. За энийг хасч өгнө гэсэн үг богино хэлбэр дээр нь. Харин уртаар нь болохоор шууд the sun is yellow гэж хариулнаа. Ойлгож байна уу хүүхдүүд ээ? За what color is the grass? Өвс ямар өнгөтэй байна вэ?
Одоо хариулъя. Урт хэлбэрээр нь хариулъя. The grass is green. Өвөс ногоон өнгөтэй байна. Харин энэний short хэлбэр нь яг уу? It is green гэж зүгээр хариулчих байсан тийм ээ. Энэ нь болохоор урт хэлбэр нь it is green гэсэн тохиолдолд богино хэлбэр нь болно. За, what color is an apple? What color is an apple? Орчуулъя. Алим ямар өнгөтэй байна вэ? Хариулъя. An apple is red. An apple is red. За, алим улаан өнгөтэй байна. За, одоо бүгдээрээ ганц хоёр дасгал хийгээд үзье. Энэ ямар өнгө вэ? Энэ өнгийг таажуулъя. За, үгэн дээрээ N, B, R, W, O гэсэн үсгнүүд орох юм байна. Энэ ямар өнгө вэ? За, 1, 2, 3 секунд бодоорой. Саяны заасан өнгнүүдээс энэ аль нь вэ? Бор өнгийг юу гэдэг вүлээ? Бор өнгийг brown гэж нэрлэдэг тийм ээ. Маш сайн байна. За, энэ саарал өнгө. Саарал өнгийг англиар юу гэдэг вүлээ? Y-G-R-E. Gray. Маш сайн байна. Эмэгтэй хүмүүсийн дуртай өнгө гэж хэлсэн ягаан өнгө. Ягаан өнгийг бид нэр англиар юу гэх вэ? Pink. Маш сайн байна. За, энэ маань ямар өнгө вэ? Light blue. Цэнхэр өнгө тийм ээ. Маш сайн байна. Энэ маань хөх өнгө. Хөх өнгийг бид нэр англиар dark blue. За, одоо энэ маань улбар шар өнгө. Улбар шар өнгийг юу гэх вэ? Энэ үсгнүүдийг хооронд нь тохируулаад яг байрлалд нь байршуулад нэр үүсгээрэй. 1, 2, 3. Orange. Маш сайн байна. Orange маань улбар шар өнгө тийм ээ. За, энэ маань ямар өнгө лээ? Green буюу ногоон өнгө тийм ээ. Light green. За, dark green нь болохоор бараа нь ногоон гэсэн утгатай тийм ээ. За, саяны бидний butterfly буюу эрвээхийн өнгө нь юу байсан блэ? Чирнээлийн агаан байсан. What color is the sky? It's blue, it's blue, it's blue. The sky is blue, the sky is blue. What color is the sun? It's yellow, it's yellow, it's yellow. The sun is yellow, the sky is blue. What color is the grass? It's green, it's green, it's green. The grass is green, the sun is yellow, the sky is blue. What color is an apple? It's red, it's red, it's red. An apple is red, the grass is green, the sun is yellow, the sky is blue. The sky is blue. За, хичээлдээ идэвхтэй байсан сурагчдаа баярлалаа. Өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөжийн асуух зүйл байвал багштай холбоо тогтоогоод хувийн чат бичиж болно. Баярлалаа. Good job and see you soon. See you later. Bye guys.